Намайг бол батлан дараалал гэдэг. Одоогийн байдлаар энэ сургуулийн ковид-19 сүлжээний хөтөлбөрийн 4-р курс суралцлаа. Би 2012 онд Монгол Улсын сургууль мэдээлэл технологи сургууль компьютер сүлжээний хөтөлбөрөөр хийсэн орж ирлээ. Standard соно намайг венчур гэдэг. Би Монгол Улсын сургуулийн компьютер сүлжээний 3-р курс. Намайг Солонгост би одоо компьютер сүлжээний хөтөлбөрийн 4-р курсны оюутан. Намайг венчур гэдэг. Би одоо Монгол хэрэглээний шинжилгээ ухааны сургуулийн хүрээлэн машины алтны тэмдэг 3-р курсын оюутан. Шинжилгээр бас компьютерийн сүлжээ гэдэг нэг шинжилгээ байгаа. Компьютерийн сүлжээл надад тийм арай тийм орчин үеийг Энэ мэрэгчлээ тэрүүдэд сонгоон байсан бол миний хувьд бол хаана явж байгаа Илүү сайн ингэж судалсаад яснаас одоо компьютерийн мэргэжлийн илүү тийм ирээдүйтэй юм байна гэдэг их. дан хэрвээ чи өөрийгөө тийм би контр болны программист болыг юу гэмсээ ийм том зүйлийн ийм зэрэг юмыг сураад тэгээд тийм ийм жижиг юм аяа. сүлжээгээ төгссөн ч гэсэн систем инженерийн сүлжээний аюулгүй байдлыг талбарт уулзалтын систем Компьютерийн салбарт инженерчдийн салбарт бол эмэгтэй хүн ч гэсэн айгүй тийм сайн өрсөлдөж сайн хүн байж чадна. Тийм хакингийн төлөвийн сертификат үүсгэж white hat hacker сертификат гэдэг. Тэгэхээр тийм сертификат аль нэгийг авсан байхад Монгол ямар ч байгууллага дээр очиж чамайг дуртай ажиллаа. манай мэрэгжлийн хувьд болохоор ажлын байр бол аюул хангалттай байдаг. Одоогоор би хаан банкны мэдээллийн технологийн гадаа сүлжээний администратор татгагч оюутнаар ажиллаж байгаа. Сүлжээний ажилтнуудад 1 болон 2 дугаар байр эзэлсэн. Тэгвэл ингээд одоо би хэлхийдээр тэр хакер гэдэг зүйл саран дээр байгаа шиг тийм хол санагддаг зүйл байлаа. Манай сургуулийн давуу тал бол манай багш нар бол аюул тийм сайн багш нар би боддог. Сургуулийн айлтнаа дараа өөрөө 2 дахь байранд орсон болохоор тэрнээс айгүй тийм мотивац аваад Бид нар ч гэсэндээ жоохон хичээгээд энэ мэдлэгээ жоохон зулаар болчвол гадны ямар ч тийм магисин түвшний мэдлэгтэй одоо тийм хакеруудаас илүү хакерууд Монголд бэлтгэх маш их боломжтой. Сүлжээ нэвтрээгүй албан байгууллага болон офис барилга юм байхгүй. Тэгэхээр энэ болгоныхаа бид нэр сүлжээний аюулгүй байдлыг хангах, сүлжээгээ зохион байгуулах, менежмент хийх, байгуулах зэрэг ажлуудыг энэ компьютер сүлжээний мэргэжилтэн өөрөө хийдгээрээ сонголтоо зөв хийгээрэй. мэргэжлээ сонгоно гэдэг хүний амьдралын хамгийн том алхам шүү. Тийм учраас та бүхэн мэргэжлээ зөв сонгоорой. Одоогоор мэрэгчлээ сонгох гэж байгаа оюутнууд мэрэгчлээ сонгож чадахгүй байгаа бол компьютерийн сүлжээ хөтөлбөрийг сонирхоод үзвэл сонгоод ороод ирвэл нэгт маш зөв сонголт болно. Хоёрт гэвэл маш найрсаг хамт олон хүлээж байх болно шүү гэж хэлмээр байна. Хэрвээ чи компьютерийн сүлжээг бүрэн төгс сайн эзэмшиж чадвал зүгээр л хүний 2-3хан алхах тийм хугацаанд дэлхийн хаач чадна, хүссэн зүйл хийж чадна. Тийм болохоор манай хөтөлбөрийг сонгоорой гэж хэлье баярлалаа. За тэгээд төгсгөлд нь бүх мэрэгжил бол сайхан. Гэхдээ компьютерийн сүлжээ бол бүр сайхан шүү гэж хэлье.